Ханиад хүрсэн юм уу? Энэ ханиад биш хаа энэ гутаанаас л олж авах шиг. Гэхдээ арай л удаа. Хэмчээд үзүүлэх үү? Заахах. Хоёр 7 хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цэр, цустай цэр гарах, шөнө хөлрөх, халуурах, ядрах, турах, дээрх шинж тэмдэг илрүүл Харьяа аймаг дүүргийн Сүрээгийн диспансерт хандна. Байна. Хараа биений ажин. Хөөе. Хоёулаа өнөөдөр манай найзуудтай тэрэлж рүү салхин гарах уу? Хөөе, байна уу? Би яхад тураад байна. Арай тэр сүрээ биш байгаа. Ер нь явж хэмждэг зүйл. Архаа хэмжээ. Энд чи ингээд ханиалахаар миний цээжээр үдэж юусэн болохгүй. Зэрэг удааны тоо? За, баг 2 сар болчих шиг. Удсан байна. За, хоёроо цэрний шинжилгээ өгнө. Өөр шинэ зураг авахулна. Энэ хоёрыг өгчөөд маргааш дахиад үзүүлээрэй заяа. За, тий. Сайн байна чи. Сайн байна. Би шинжилгээг өгчлээ энэ зураг. За, эрдэнэтгийн зураг дээр өөрсгөнд нэвчтэй сүлэг гарсан байна. За, цэрний шинжилгээ өгсөн цэрэн дээр нь сүрээгийн нян илэрчээ. Одоо ингээд эмчилгээнд авахаар орж байна хоёулаа. Юу? Би чи тийм байх учиргүй тийм. Би одоо идэх үү? Идэгдэг өвчөө энэ амьсгалын замаар дамждаг өвчөө. Тэгээ сүрээгийн нянгаар үсгэгддэг. Энэ сүрээгийн нян нь сая цэрэнд чинь гарлаа. Энэ идэгдэг өвчөө. Сүрээ бол эдгэрдэг өвчин. Сүрээгийн нянгаар үүсгэгддэг. Харин эмчилгээг таслах нь эмэнд төсвөртэй сүрээг үүсгэдэг. Сүрээгийн эмчилгээний онцлог нь эмчилгээг шууд хяналттай буюу эмч, эмнэлгийн ажилтан эсвэл сайн дурын идэвхтний хяналтанд өдөр бүр эмээ уухыг хэлнэ. Өдөр бүр Сүрээгийн диспансер дээр ирж эмээ уух. Эсвэл өдөр бүр Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн эрүүл мэндийн сайн дурын идэвхтнэр эмээг хүргүүлэн уух. Эсвэл өдөр бүр хоолтой эмчилгээний цэг дээр ирж хоол идэн Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн эрүүл мэндийн сайн дурын идэвхтний хяналтанд эмээ уух. Эсвэл өдөр бүр өрхийн эмнэлэг дээр очиж эмээ уух. Энэ дөрвөн хэлбэрийг аль нэг нь өөрөө сонгож хэрэглэнэ. Чи өөрөө сонгох тавраа. Эм чи би ажлынхаа ажил суудаг байхгүй. Тэгээд цайны цагаар эмнэлэг дээр өдөр болгоо ирж чадахгүй болохоор гэрээр хөрвүүлдэг эмчилгээнээс хүртээ. Болно. Тэгвэл сайн дурын зөвхөн гэр чи хаягаар эмээ чи өдөрт нь авч өгнө. Чи эмээ өдөрт мөн өгч өгвөл энэ нэгээр нь байхан байсан зүйл. Баярлалаа. Шинжилгээ харьяа аваад байна.
Буцаа минь уушгины сүргээр өвцсөн байж. Юу гэсэн үг вэ? Энд чи би хаанаас халдвар авсан бол? Дэлхийн хүн амын 3.1 сүрээгийн халдвар авсан байдаг. Харин халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчлөдөг. Хүний биеийн давталтаас суларсан тохиолдолд сүрээгээр өвдөх гол шалтгаан нь болдог юм аа. Тэгээд би энэ өвчнөөс салах уу? Салнаа. Эмчилгээ бүрэн гүйцэтгэлгээ даслахгүй байвал бүрэн төгс эдгэрдэг өвч. Монгол улсад сүрээ өвчнийг үн төлбөргүй эмчилдэг. Эмбэ. Баяраа эмчнэртэй. За сайн юм нөхөө. Сайн байна уу та? За би яаж юм? Оо яах вэ? За эмээ оо минийхөө. За. Түшгээ минут ус аваад. За. За минийхөө гар үсгэж. Оо за. За баярлалаа тань. За баяртай минийхөө. За баяртай. Чимээгүй ч та. Чимээгүй. Намайг хинч ойлгохгүй. Би миний ног хасааж талах чинь. Тэглээс чиний би гайгүй болчих юм шиг. Сайн байна чинь хариу. Сайсан. За баяраа. Шилдэгний хариуч сайн гарсан байна. За зургийн шимэгдэлсэн их сайн байна. Эдгэрсэн байна. Ингээ 4 сар 6 сар эмчилгээ дууссан. Эдгэрсэн байна чи. Тийм үү. Эмчээ би одоо бүрэн идгэрсэн үү? Бүрэн эдгэрсэн. 5 жил дээр хяналтанд явна. Сайн Баярлалаа. болсон байна. Баярлалаа эмчээ. Танд стак баярлалаа. За баяртай. Нэр хэлэхгүй. Баярлалаа гэж хэлсэн. Hello. Сайн байна уу гэж. За сайн юм минийхөө. Танд маш их баярлалаа шүү. Өдөр болгон эмийн минь хүргэж өгчээсэн. Эмч намайг бүрэн идсэн гэж. Биесээ гадараа минийхөө. Таач гэсэн биесээ бодож байгаа. Баярлалаа. Баярлалаа. Эмийн төсвөртэй сүрээ гэж онцгсон байна. За дахиад л одоо хугацааны эмчилгээ таслахгүй хийх болж тээ. Эмчээ би энэ өвчнийг заавал ялах болно. Жил бүр дэлхий дээр 9 сая хүн сүрээгээр өвчилж байна. Нийт өвчлөлийн 60 гаруй хувь нь Аз тивд тохиолдож байна. Монгол улсад жил бүр 4000 орчим хүн сүрээгээр шинээр өвчилж байна.